Амархан сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монгол бахархад булангийн энд удаагийн дугаараар Илхан Үлзийtöс Францын Го Филипп хаанд илгээсэн нэгэн гайхамшигтай загтлын талаар ярилцах гэж байна. Өмнөх дугааруудаараа бид Илхан аргууны загтал, Илхан Абгагийн зарлиг бичиг гэдэг Илхатын хэд хэдэн бичгийг авч үзсэн. Нилээд хідэн зарлиг юм загтал бичиг байдаг. Эдгээрийн дотроо Үлзийд хааны энэ загтал бол хөндсөн асуудлаараач тэр бичгийн хэв дотоод агуулгаараач тэр ер нь аль ч талаараа бол хамгийн гайхамшигтай нь Үлзийд хааны загтал юм байна. Тэгээд үеийн олон монголч эрдэмтэд энэ загтлыг судалсан. Владислав Котович гэж Польшийн нэрт монголч эрдэмтэн бол бүр судлаад юу гэж дүгнсэн бэ гэхээр энэ Үлзийд хаан энэхүү загтлаараа дипломатиосгойчийг дэлхийд дахинд үүтгэжээ. Пакс Монголико гэж нэрлэдэг тэр Монголын инх тайван гэж олон улсын бүр нэр томьёо олчихсан тийм ээ. Пакс Монголико энэ зүйлийн нэгэн хэсэг нь энэ загталтай холбоотой юм а гэж монголчууд тэр дундад зууны үед яах тэр хэцүү үед дэлхийн нийтэд инх тайвныг тогтоосон гэж энэ загтлыг уншаад л дүгнж байсан. За хамгийн нарийн дэлгэрэнгүй судалгааг бол нэрт эрдэмт монголч эрдэмтэн Клевис Мостерт нар хийж Аргун хаан Үлзийд хаанаас Францын Филипп хаан бичсэн загтлууд гэсэн энэ хоёр загтлын тухай тусгайлан ном хүртэл бичсэн байгаа. Энэ номыг Франц хэлнээс монгол хэлэнд орчуулагдсан хэвлэгдсэн байгаа. Та бүхэн уншиж үзээрэй. Одоо тэгээд үнэхээр энэ яагаад энэ загтлыг одоо инх тайвныг үүтгэсэн, яагаад гайхамшигтай гэдэг байгаа юм бэ гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа загтлаа хамтдаа уншиж задлан үздэгэ. За энэ одоо текст их сэдв маань энэ байж байна. За одоо бүгдээрээ уншъя. За эхний мөр. За Үлзийд султан үг мануу гэж байна. За тэгээд мөрд доороос Ири де Варанс султана. Энэ нь болохоор Рой де Франс гэдгийг хэлж байна. Султан гэдэг нь хаан гэсэн утгаар. Одоо Францын хаан танаа гэсэн маягаар султана гэдэг сүүлийн орхиц нь болохоор өг хоршихын ялгал. За дараа нь эртнээс та бүрэн гэдэг нь та бүхэн гэсэн үг. Варангууд иргэний султаад. Варангууд гэдэг нь франкууд гэдгийг хэлж байна. Францын иргэний султаад гэдэг нь хаад гэдэг олон тоон дээр нь хаад. Мануу манай сайн илэнцэг. Сайн өвөг. За энэ нөгөө илэнцэг, өвөг, эцэг, ах гэсэн энэ үгнүүдийг мөр тэтгэж бичих ёстой учраас тэр тодтогч нь өмнөө тэр доор хэсэгт тодтгуулж байгаа үгэн тэр дээшээгээ гүйчээд байгаа. Тэр энэ мөр тэтгэх ёстой холбоотой. Тэгэхээр сайн илэнцэг, сайн өвөг, сайн эцэг, сайн ах тур амралдаж юу. За энэ сайн илэнцэг гэдэг нь Үлзийд хаан бол Хүлгүү хаана илэн цэцэг Хүлгүү хаана хэлж байна. Сайн өвөг гэхээр өвөг эцэг Абга хааныгаа хэлж байна. Сайн эцэг гэхээр Аргун хаан өөрийн эцэг Аргун хааныг хэлж байна. Сайн ах гэхээр яг өмнөх ил хаан болох Газан хааныг хэлж байна өөрийнх нь ах. За сайн эцэг ахад дур амиралдаж юу гэдэг нь одоо найрамдаж гэсэн утгаар тийм ээ. Хол бэр бүгээсүү ойра митүү сэтгэж юу гэж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр хол боловч ойр мэт сэтгэж. Алибер үгсийн өчиж. Альва үгсийн өчиж тийм ээ. Илчин yen эсэнүү бэлгүүдийн илэлдүгсэд илчнэн бас мэндийн бэлгүүдэн илгээж исэн гэсэн утгатай тийм ээ. Илэлдүгсэдийг зааханд ялгалтай. Ягу андахун та гэж байна. Ийм явдал болж байсныг та юу андах, юу ис андах үлээ гэсэн орчин цагийн хэлээр бол. За тэгээд эдүгэ дахиад мөр тэтгэж өсөхтэй тэнгэр гэдэг үгийг мөр тэтгэж өстэй. Тэнгэрийн хүчин дур бид их ор сагуугсан дур их ор суусан тийм ээ. Хаан суусан. Урдс сайд абугэ сайд өвөг олон тоон дээр сайн өвөг гэж байна. Тэгтээ олон тоон дээр сайд гэж. Сайн эцэгэ сайн ахаа юу бан зарилгийг жасагийг буш үл болгон. За тэр өмнөх тэр сайн өвөг эцэг ахынхаа зарлиг засныг буш үл болгон гэдэг чинь үл өөрчлөн гэж байна тийм ээ. Бэлэн жасаг сан гэдэг нь шинэ мөрөн дээр гарч иж. Мөри өрөдөс сайдлууга жаа химээлдүгснийг үл талбан үл өөрчлөн гэсэн утгаар. Андагаар митүү сэтгэж. За андагаар гэж их сайхан монгол үг байгаа энэ.
Монголын за андагаар буузаа гэдэг энэ зохиолд манай та бүхэн мэдж байгаа. Андагаар митүү сэтгэж юу? Урдхаас за үлэмжи амралдаж юу? Урдхаасаа бүр их найрамдаж гэж хэлж штэ тийм ээ. Илчингийн илэлдүн аяа гэдэг нь бай. Илчнэн илгээлцэж байя. Хэмээн сэтгэж юу? Энэ буюу гэж сэтгэж байгаа маань энэ гэж хэлж байна. Ба бид за бид нар гэсэн үг. Ба гэдэг нь бас бид гэсэн үг. Ахнар дэгүүнэр магуун харчсан ташаа үгсээр дур хоцролцож юу бүлэгээ. За энэ ахнар дүүнэр бид нар муу харцын ташаа үгээр дур хоцролцож гэдэг нь бас сонирхолтой үг байгаа. Монголын улс төвчөнд бас энэ үг байдаг. Дургу болсон гэсэн утгаар. Тэгэхээр муу харцын ташаа үгээр хоорондоо дургу болж исэн тохиолдол байсан байна тийм ээ. За эдүгээ тэнгэрид сэтгэл өгдөж юу? Тэмүүр хагаан тогтуга чабаар дуга тэргүүтэн бид Чингис хагаан ургууд. За энэ чинь хүмүүсийн нэрсийг хэлж байна. Хин бэ? Төмөр хаан гэж Хувлаа хааны удам, тогтоогоо тэгээд чабаар дугаа гэдэг одоо зүч хааны удам, өгөөдөө цагаадан удам, өгөөдөө хаан тэгээд өөрөө яг Чингис хааны бүх хөвгүүдийн хөвгүүд тийм ээ. Тэгээд удам тэргүүтэн бид Чингис хааны ургууд тийм ээ. За цааш нь үргэлжлүүлээд уншаарай. 45 од гэдэг нь он гэдгийн олонтоо. 45 одаача инагшида чамдал чагсныг 45 оноос хойш 45 оны туршид муудалцсныг гэж байна. Муудалцаж байсан байна. Идүгэ тэнгэрид ибэгдэж юу? Өдгөө тэнгэрт ибэгдэж бүрэн ахадуу зохилдож юу? За бүх ах トゥ зохилдсон хоорондоо найрамдсан. Наран ургах хуй нанхиасын газраас наран ургах хятадын газраас тийм ээ. Аван талуу далай дур хүртэлээ. За энэ далай нэрийг талуу тэлүү гэж хоёр янзаар уншсан байгаа. Тэр нанхиадын газраас аваад тэлүү далай хүртэл улус барилдаж юу гэж байна. Жамуудан уягуул бай. Замуудан уюулцсан, хооронд нь уйдсан. Замуудан уйдсан гэдэг нь юу гэсэн үг гэхээр хоорондоо нөгөө бүр өгөөдөөний үед бий болгосон өртөө тийм ээ. Хоорондоо холбогдсон байсан. Энэ өртөөгөө дахин тогтоосон байна. Хоорондоо холбоотой болсон байна. Ингээд за цааш нь биднүү жагуура хим буш сэтгэвэс. Бидний зуур гэдэг нь бидний хооронд хин одоо муу сэтгэвэс. Бүрээр ану тэгэрэ өмрөн бай. Бүгдээрээ түүний эсрэг тэмцэн бай гэж байна. Химэн үг барилдуу бай. За ингэж хэлэлцсэн байна. Идүгэ мануу сайд өвөг, сайд эцэг, сайн ах дур амралдагсан ёс таниу хэр талбухан химээж. За өдгөө одоо та бас манай өвөг эцэг ах нартай ингээд найрамдсан байгаа тийм ээ. Энийг ер нь болохгүй үсттэй химээн гэсэн тийм утгаар. Эд мамлаг түмэн хоёрыг илээбэ. За мамлаг түмэн хоёр энэ хоёр элчийг илгээсэн байна. Таны олон франкуудын султаадыг бээр хамтуу зохилдож юу амуу химэн өчигдөбэ. За танаа олон Францын султаадыг бүгд хамт бас найрамдаж байна, зохилдож байна хэмээн өчигдвэ ингэж хэлснийг нь сонслоо гэсэн утгаар хэлж байна тийм ээ. За тэгэд үнэнхүү зохилдохгүй аачаа сайн юу ах вэ? Үнэнхүү зохилдохоос сайн юу байх вэ? Энэ одоо захидлын одоо хамгийн чухал үг санаа энэ Котович гэдэг ер нь бусад манай монголч эрдэмтдийн хамгийн гайхамшигтай хэмээн өгүүлдэг энэ тэр нэгнээ одоо алалцаж байсан тэр их айхтар дундад зууны үед үнэнхүү зохилдохоос сайн юу байх вэ гэж хэлж ийн гэдэг бол үнэхээр дэлхийн нийтийн инх тайван гэдэг зүйлийг ингэж тогтоосон юм а гэдгийг энэ сайхан үг гэсэн одоо иш татаж хэлт юм а. За тэгээд сайн ах уу агах уу гэжээд идүгэ бидэн дур ба тан дур бээр үл зохилдох хүнийг хоорондоо одоо ингэ зохилдохгүй байх юм бол тийм ээ. Тэнгэрийн хүчин дүр бүрээр дэгэр ануу бүгдээрээ хамтдаа тийм ээ. Өмрөн байх үеийг бүгдээрээ хамтдаа тэрийг эсрэгцэж байхыг Тэнгэрийн мэдтүгэ гэж байна. Тэнгэр мэдтүгэ. За тэгээд одоо хамгийн сүүлд нь энэ Монгол захидал ёсоор хаан хизээ бичснээр дандаа бичдэг тийм ээ. Бичиг мануу долгуан загууд 700 дөрбөн од тур. Од гэдэг нь он гэдгийн олон тооны нөхцөл гэдэг юм нэлсэн. Дүүл 7 загуу 4 онд тур 704 онд нөгөө лалын толлороор явж байгаа. Могой жил одоо Монгол доллараар явж байна тийм ээ. Могой жил зуны тэргүүн сарային 8 хагуучид та Аливана бүхийдүр бичвэ. 1305 он л та энэ бол. Тэгээд 1305 онд энэ Аливана гэдэг энэ хотод бичлээ гэсэн байна.
Тэгээд бичибэ гэсэн үгийг жишээлбэл та бүхэн хардсан байна. Энэ яаж сайхан таталж вэ? Энэ бол ерөөсөө Монголын уран бичлэг каллиграфийн дурсгал болох юм. Дэлхийн түүхэнд инх тайвныг, Монголын хүлцэмж, Монголын Pax Mongolica гэдэг зүйлийг анх бий болгосон, дипломат ёсыг анх бий болгосон гэдэг энэ түүх хийгч өгүүлж байгаа юм. Тэгээд олон тэр монгол хэлнийх нь үг тус бүрийнх нь утгыг наривчлан авч үзэх юм бол монгол хэл бичгийн маш сонирхолтой түүхийг өгүүлж байгаа. Ийм нэг гайхамшигтай бичиг байгаа юм Үлзий хааны бичиг гэж. Тэгээд энэ бичгийг Францаас манайд хуулбарыг нь бүрэн хуулбарыг нь ирүүлсэн байгаа. Энэ уг гэх нь бол Парисын архивд хадгалагдаж байдаг. Тэгээд хуулбар нь бол Монголын үндэсний түүхийн музейд нэг хуулбар байгаа. За бас тэрнээс өмнө бүр 1960-ад оны үед 50-ад оны үед байна уу да улсын төв намын санд бас нэг хуулбар нэрсэн байх хэвээр. Тэгээд энэ манай оюутан залуус та бүхэн энэ музей номын санд очиж яг энэ хуулбарыг нь өөрийн нүдээр үзээд уншаад тэгээд танилцсан үедээ энэ Монголын болон дэлхийн түүхэнд гайхамшигт том нэмэр болсон захиа юм шүү энэ.